бол 14 оны онд Улаанбаатар хотод бол туулын хурдны зам дээр бол тэр нь хийгдээд байгаа юм байна. Тэрийг бол бид нар сая өөрчилсөн. Тэр чинь 4 игнэтэй хийгдсэн дэцүү байгаа юм байна. Тэрийг бид нар 6 игнэтэй болгосон. Яг үнэ. Анх энэ жишээ туул хурдны зам бол 4 игнэгээр хийгдэжсэн билээ шүү дээ. 2. Тэгэхээр одоо бол 3 буюу 6 игнэ зам гэдэг байгаа шүү дээ. Яг энэ зурагчсыг өөрчилсөн юм бэ? Энэ бас эдийн засгийн талаас бол ашигтай. Одоо Ярамгийн зам дээр ингэдэг байгаа байхгүй юу? Ярамч энэ тал нь 2, энэ тал нь 2. Энэ талын игнэн дээр нэг 2 машин шүргэлцгээд нөгөө 2 игнэ чинь 1 игнэ болчихж байгаа. Тэгэл төгжил өсөж байгаа. 10 жилийн өмнө Улаанбаатар хэдэн хүнтэй байсан. Одоо хэдэн хүнтэй хэдэн машинтай байсан те. 40 он гэхэд одоо бид хэдэн хүнтэй хэдэн машин байгааг нь одоо ерөнхийд дэлгүүгээр тусгаад явж байгаа. Энийний дагуу бид нар нөгөө 3 буюу 6 игнэгээр хийгдэж байгаа. Энэ замууд. Ер нь тойрог зам, туулын зам бүгд 6 игнэгээр хийгдэнэ. За тойрог зам нэг нь бол 6 игнэгээс гадна тусдаа хажуу талд нь 2 игнэ бас хийгдэнэ. Тусдаа хийгдэнэ. Энэ маань одоо үндсэндээ бол хурдны зам дээгүүрээ ингээд гэрлэн дохоог зогсолтог явна. За хоёр талын одоо туслах зам маань одоо бусад одоо замууд төр нийлэх тий. Тэндээс бас машин орох гарах. За тэгээд одоо аж ахуйн нэгж рүү орох юм уу тий. Энэ 8 улсуур дээр дээрээс машин орж гарах ийм төлөвлөгөөтэй байгаа.